Бүгдээрээ сайн байцгаана уу? Энэ удаагийн цуврал подкастаараа өсвөрнөөс нь тулгамддаг сэтгэл зүйн асуудлууд болон амин орлох үеийн сэтгэл зүй, үүнтэй холбогдох студийн талаар сэтгэл зүйч сайн зайчтайгаа ярилцахад бид бүхэн бэлэн болоод байна. Шинжлэх ухааны хэллэгээр буюу сүүлийн үеийн судалгаануудаас харж байхад угаасаа ковид стресс буюу шинэ төрлийн сэтгэл санааны эмгэг байдлууд бол илэрч байгаа. Тэгээд олон улсын хэмжээнд бол бас нөгөө хурал зөвлөгөө уулзалтууд дээр энэ талаар яригдчихэж байгаа. Ковид стресс гэсэн шинэ түвшний стрессийн ангилал бол нэмэгдэж байгаа гэж үзэж байна. За ковид стресс гэдэг нь яаж илэрдэг шинж тэмдэгтэй байдаг вэ гэхээр нойрны хэм өөрчлөгдөх, хоолны дуршил хит нэмэгдэх, тэгээд хөдөлгөөний удаашрал буюу хөдөлгөөс залхуурах тийм байдалтайгаар бол илэрч байгаа. За дараагийн шинжүүд нь болохоор бусдаа харилцахаас татгалзах, за альва нэг өвчин эмгэгт хит мэдрэг болох ковидыг өвчлөхгүй гэдэг нэг хувь хүний түгшүүрийн байдал бол айц түгшүүр бол нэмэгдэх зэргээр илэрч байгаа. Тэгээд гэр бүл хүмүүсийн хоорондын харилцаан дээр ковид стресс бол ерөнхийдөө зөрчилдөх, хит ойрхон байснаас болоод зөрчилдөх гэдэг байдлаар илэрч байгаа. Тэгэхээр энэ бол нөгөө нас бий хүрсэн хүн хүүхэд хоёрт бол ялгаагүйгээр аль алинд нь илэрч байгаа. Тэгээд сошиалд донтох зэргээр бас үр дагаврууд гардаг байна. Тэгээд цаашлаад энэ асуудлыг амин орлох бодол сэдэлтэй холбоол та юу гэж ойлгох вэ? Энэ ковид стресс гэдэг зүйлээс болоод амин орлох сэдлүүд нь ихсэн үү? Тэгээд ерөнхийдөө амин орлтын талаар дахиад цаашаа дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. За амин орлох сэдэл бол ерөнхийдөө сэтгэл зүйн суйртай буюу ямар нэг байдлаар цаад учир шалтгаан буюу үндэс суйртай байдаг гэж үздэг. Гэнэт хүний сэтгэл зүйд амин орлох сэдэл бол төрнө гэж байдаггүй. Амин орлох сэдэл бол ковидын стресстэй дам хамааралтай буюу бас давхар нөлөөлөл тодорхой хувиар нөлөөлж байгаа. Тэгээд яаж бууруулах вэ гэдэг дээр бол ерөнхийдөө хувь хүн өдөр тутмын хэрэгжүүлж байгаа арга үйл алхам альваа зүйлд хандж байгаа хандлага, альваа зүйлийг хүлээж авч байгаа байдал зэрэгээ өөрчлөх тийм шаардлага гарч байгаа. Тэгэхээр хүн гэртээ хоригдоод нийгэмшиг хэрэгцээнд дутагдаад ирэхээр хүн өөрлөгөө аюу хөнгөж эхэлдэг юм байна л да. Би яг юу хүсэж байгаа юм бэ? Нөгөө сонирхоод чиглээд идэвхтэй амьдрах байсан, амжилт руу хөтлөх байсан алхмуудаа хийж чадахгүй болохоор сэтгэл санаагаар унах, гутрах зэргээр илэрч байгаа. Тэгэхээр нөгөө хит өндөр зорилго тавьчаад тэр босгондоо хүрч чадахгүй бачуурч ирснаас яг өнөөдөр нөгөө нийгэм цаг үе дэлхийн нөхцөл байдалтай тохируулаад яг ойрын хугацааны төлөвлөгөөнүүдийг гаргах буюу яг өнөөдөртөө ашиг тустай үр нөлөөтэй тийм цөөн бөгөөд хит холыг харсан хит их хүлээлтгүйгээр зорилгынхаа хэмжээг бага зэргээр бууруулах. За тэгээд өдөр тутмын амьдрал болон зорилго төлөвлөгөө тэр бүх юмаа дистаралт буюу эмх цэгцтэйгээр зохион байгуулж өдөр тутмын арга алхам хийж хэрэгжүүлэх зүйлсээрээ төлөвлөх хэрэгтэй. За 3 дахь зүйл бол уг үндэс байдаг гэж хэлсэн шүү дээ ковид болчлоо гэж хүн болго амин орлоод байна Тэгэхээр бас яг нөгөө нэг учир шалтгаан ковидоос үүдэлтэй биш. Цаана ингээд суур байгаа учраас цаана байгаа асуудлаа шийдвэрлэх арга алхмуудаа хэрэгжүүлэх нь маш зөв байдаг. За дараагийн зөвлөгөө нь болохоор юу вэ гэхээр за хүний амьдралд юу ч тохиолдож болно. Ямар ч нөхцөл байдал үүсэж болно. Тэгвэл хамгийн гол нь тухайн зүйлийг яаж шийдвэрлэх вэ гэдэг арга алхмыг боловсруулж эхлэхээс өмнө яаран дүгнэлт гаргах, яаран шийдвэрт хүрэх, ямар нэг үйлдэл алхмыг төлөвлөгөөгүй, зорилгогүй, ухамсартай сайн шүүж тунгаахгүйгээр ямар нэгэн зүйлийг хийх гэж оролдох тэр байдлыг бол төвчээд сэтгэл хөдлөлөө хянахад чиглэх хэрэгтэй байна. Тэгэхээр хамгийн сүүлийн буюу 5 дахь зөвлөгөө нь юу гэж хэлэгдэх вэ гэхээр хувь хүн болгон өөр ингэсэн яг ижлэгэн материал өгөхөд л хоорондоо хүмүүс өөр амттай, өөр хэлбэртэй хоол хийдэгтэй л ижлэгэн хүн болгонд өөр ингэсэн сэтгэл зүйн механизмаа удирдах хамгаалалтын арга зүй сурсан байх, мэдсэн байх. За тэгээ хэрэгжүүлэх тийм
одоо тодорхой цаг хугацаа, орон зай, нөхцөл боломжоор өөрийгөө хангаж өгөх хэрэгтэй. Асуудал тулгараад байна. За яах вэ төвчжээ маргааш гэхэд гайгүй болчих байлгүй. За яах вэ тэгээ бодож байгаа болох байлгүй гэж хойшлуулахгүйгээр яг өдөр тутамдаа яг л нөгөө нэг төгсөлтийн витамин удагтай ажиллах өдрөө болгон баг багаар арга хэмжээ аваад яваад ах юм бол хамгаалалт бол сулран гэж байхгүй. Тийм болохоор амиа орлох эрсдлүүд бол дээрх зөвлөмжүүдийн дагуу бол буурдаг байна. За тэгээд энэ зөвлөгөөнөөс хамгийн чухал зүйл бол яг нөгөө тулгамдж байгаа асуудлаа шийдвэрлэх гэдэг бол хамгийн чухал зүйл.